Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2003 онд гарч байсан 13 нэмэх киноны төвчлийг сонсноо. Ээж дүүтэйг амьдардаг жирийн нэг охин энгийн амьдралаасаа залхаж буруу хүнтэй нийснээр амьдралаа яаж баллаж сөөрүүлж байгаа тухай одоо бүгдээрээ сонсцгоё. Киноны маань голдор Трейси дунд сургуулийнхаа эхний хичээлийн жилийг эхлүүлж байгаа харагдах ба. Энэ жил 7 дугаар ангид орж байгаа юм байна л да. Түүний ээж Мелани бол ганц бие ээж бөгөөд хэсэг архинд орсон байж байгаад одоо архины эмчилгээнд яван найз залуу малуутай болоод амьдралаа дахин босгох гэж тэмцэж байгаа нэгэн. Мелани Трейси болон баг хүү Мейсон хоёроо сургууль дээр нь буулгачаад явах ба. Манай охин хичээлээ тарчаад ээжийнхээ ажилд тусалж байгаа л харагдана. Мелани 3 өрөө байрныхээ нэг өрөөг үсчний газар болгон ажилуулж гисэн ба гайгүй үйлчлүүлэгчтэй болох хүртлээр эргэн тойрны өшөөдийнхээ үсийг үнэгүй засч өгч маркетинг хийж байгаа юм байна л да. Гэвч Трейсид энэ таалагдахгүй. Ээж, та одоо дандаа үнэгүй ус засч байх юм. Одооноос мөнгө авч байл да. Тэрнээс гадна аав энэ сарын тэтгэмжийн мөнгөө явуулсан уу? Гэж асуухад ээжийнхэн царай хувьсгийж ээж нь болгоно л гэж авч байна. Бодвол аав нь тэтгэмжийн мөнгөө явуулаагүй юм шиг байна. За ингээ үжитэл ээжийнхэн найз ирснээ өхнөө манай охинд харуулж үлдээгээд Меленаг дагуулад шоу утгаад явчихно. Трейси маргааш нь найзуудтайгаа ярилцаа сууж байтал нөгөө хідэн ам нээвгүй юу? Сургууль яваад охин Эвиг магтаастай. Үсэн ч гоё, хувцсан ч гоё, ёстой кул энтергээд ам хүрээгүй магтаад байгаа нь Трейсид яшигтай санагдаад босоод явах гэтэл Эвигийн найзуудтай мөргөлчлөө. Гэтэл Эви Трейсиг харснаа юун хачин юм өмсцэн гээд учир зүггүй шоолол өнгөрнө. Сургууль дээр шоглуулсан охин маань ямар өлөг байх вэ? Гэртээ очиод шүүгээгээ артал олигтой хувцас байхгүй байхаар нь ээждээ уурлаж та надад шинэ хувцас авч өг гэж шалаад ухаар нь Мелани таньдаг худалдагч дээрээ дагуулж очиод орчин үед трендлоод байгаа хувцснуудыг зээлээр авч өгж байгаа л харагдана. Маргааш нь манай охин төрөл арилжиж шаал өөр стилтэй яваад очдөг. Тэгснээ бүр Эбигийн анхаарлыг татах гээд 0 руу явахт нь араас нь дагаа очтол Эби харснаа. Хөөх, чи чинь бүр төрөл арилжжээ. Гоё харагдаж байна штэ. Гэж хэлэхэд манай охинчоос Эбигийн хувцснуудыг магтсан шигээ зогсож идэл Эби. Хичээл дараад манай найзууд дэлгүүр орж шопинг хийх гэж байгаа. Хамт явах уу? Ихэр манай охинч баярлж дэвтэр гаргаж ирээд дугаарыг аваад үлдлээ. Сургуулийн хамгийн кул охинтой найзлах боломж гарсанд Трейси бүр бөөн баяр. За ингээд хичээлээ тараад Эвигийн өгсөн дугаарлан залхтал ашиглалтанд байдгүй дугаар өгсөн байдаг шүү. Манай охиноор дайж гисэн байх нь. Гэсэн ч Трейси бууж өгсөнгүй. Шопинг хийгээд байсан их дэлгүүрлэн яваачтал Эви нэг найзтайгаа зогсож байна. Трейсиг хүрээд ирсэнд нь бүр гайхаж хөөх чамаг ирнэ гэж бодсонгүй шүү. Тэгээд хувцсах мөнгө байгаа мó. Тэг зэрэгээр догдох уу хийж байснаа өөрсдөө дэлгүүрийн хувцснуудыг цүнхлээд эхэлт юм да. Ялгаагүй мөнгөгүй байж яасан дээрлэхүү нөхдөд вэ? За ингээд Эвид 2 дахь ануусан Трейси маань дэлгүүрийн гадаага үргэлжлэн сууж итэл хажууд нь байсан бүсгүй утсаар яриад цүнхээ анзаарах шинжгүй байгаа даа шүү. Тэгэхэр нь манай охин Сэмэрхэн төрөвчний аваад Эвидээр гүйж очсноо хардаа. Би ч бас хулгай ижлээ. Овоо баян өхөн биш үү? Дотор нь овоо хэдэн доллар байна. Гэж хэлэхэд Эви бүр бөөн баярах. Гуруулаа явж тансгалнаа л гэж авч байна. За ингээд мань гурав дэлгүүрлөө буцаж ороод хулгай мөнгөөрөө палаж, дүүпэл агуутал гээл 9 шидийн хувцас аваад тарлаа. Манай охин гэртээ харснаа би Эвитэй найзалж байгаа. Гээд дүүдээ бүр өнгөрөөд байдаг шүү. Данч дүүн Эви Мэви гэж баг мэддэгчгүй байна. Гэтэл Мелани найз залууга гэртээ орой болон дурсан гэдгийг сонсоод Трейсигийн царай барааж тэр хачин архич ямиг яах гэж дуудсан. Гээд бүр бөөн уур болоо явчлаа. Завдалгүй хаалгач дуурж Меланигийн найз залуу Брэд ороод ирнэ. Трейси яагаад түн дургу байгаа вэ гэхээр Брэд өмнө ээжтэй өнөрхөж байхдаа харт ям хэрглэж байгаад хэд хэдэн удаа асуудалд орж байсан. Түүнээс гадна ээж нь арай гэж архинасаа гарч яхад Брэд уруу татчих вэ гэдэг айдас түүнийг нөмрөөд байгаа юм байна л да. За манай охин маань одооноос бүр хуучин найзуудтайгаа үгж дуурхаа билж Эвиг ажунаас салхаа байжээ бүр. Албиасоор сургуулийн кул охтыныг болсон юм уу да. Нэг өдөр Мелани охин авах гэртэл Эви түнтэй маш илгээр танилцах бөгөөд Эвиг аав ээж нь хаяа явцсан болохоор нагцэгч Брук дээр өсснөө хэлэх ба. Нагцэгч нь 14 хоног ажиллаар өөр хот руу явсан учраас эднийд хэсэгтэй байж болох уу гэж авж байна. Меланич тэгээд охиныхоо найзад юу гэж татгалзахав тэгдэг миний дүү болно. Гээд хоёр өхнийг суулгаарах гэтэл манай хоёр замдаа дэлгүүр орно гэд болдгоо шүү. Тэгснэ та машиндаа хүлээж бид хоёр орчоод ирье. Гээд орж хулгайгаа л хийх гээд тахгүй юу? Мелани гэхдээ тэднийг даган дэлгүүрлээ яваад орох ба хулгай чадаагүйдээ бухимдсан Трейси ээж рүүгээ уурлаж би таныг гадаа байжгээд хахад дагаж орж ирээд ах юм. Тэглэж та хоёр энэ хувцснуудыг надад авч өгч чадах юм уу? Энтергээд ээж рүүгээ орилж хашгичаад байдаг шүү. За ингээд Трейси Эви хоёр маань бүр 24-72 хамт байдаг болсон бөгөөд бибитэйгээ улмал дутасч мань Эви маань охиныг бүр нохон замаар хөтөлж эхэлнэ. Баахан бандиртай уулзснаа арх дар суулгуулж хар тамхич соруулаад авлаа. Манай охин гэртээ ирснээр Брэд байхыг хараад шууд орилж хашгичаад хачаа хачаа амир гаргахад Меланигийн санаа зовж найз залуудаа энэ талаар хэлэхэд нөгөөх нь өсвөр насны өвчтэй санаа зовлтгүй гэж хэлээд манай хоёр үнсэлцэл явчихна.
Энэ бүхнийг галтгооны өрөөнөөс харж зогссон манай охины нүдэ тэрчигтэй хорслоор дүүрсэн байх ба. Яг жилийн өмнө Брэд хар тамхинаас болж мансуураад гэрт нь бөөн асуудал тарьж байсныг бодон зогсож байлаа. Брэд гэрт нь байнгашгүй байгаад бухимдсан Трейси энэ талаар Эвид хэлэхэд тэгвэл чи над шиг персон хийлэгч гэлдэ гэж шахсаар угаад манай охин хилэн дээрээ персон хийлгүүлчлээ. Гэртээ эртлээж нь Брэдийн хувцсыг угаалгын машинд хийсэн байхыг хараад манай охин бүр бөөн уруулж хамаг хувцсыг гаргаж шидээд танаа найз залуу хэр удаа манад байх юм? Та яагаад тэрүүгээр ингэж байнга тоглоулаад идэм бэ? Өөрийн өмнө хүнлэмж байна уу танд? Их зэрэгээр орилж хашгичж эхлэх ба ядж байхад ээж нь хүний үс засч байсан тул охинтойгоо тухтай ярилцаж чаддгүй. Та дахиж тэр заваа амтныг энэ гэрийн босгоор алхуулахгүй гэж амлаа. Гэж ээжигээ шахсан ч Мелани түүнд ийм амлалт өгч чадахгүй гэдгээ хэлэн үйлчлүүлэгчийнхээ үсийг янзлаад завгүй байлаа. Нөгөө хүний үсийг зас дуусчаад Мелани Трейситэй ярилцахын ортол би аавтай уцаар ирж байна. Гиснээ хаалгаа төсгийдэл хааж байна. Мелани бухимдсан тамхитай сууж идэл Эви бууж ирснээ нэг худлаа. Ханаа та зүгээр үү? Энтергээл нэг сүрхий байх ч нэ. Эви 14 хоног өнгөрчлөө чи одоо харихгүй бол гэрийн чинь чамд санаа зовно штэ гэж хэлэхэд Эви манай нахцэгчийн найз залуу хэцүү хүн байд юм аа. Нахцэгчиг байхгүй доо намайг оролдох гээд байд юм. Би хэсэгтэй байж идэх үү? Гэд хамаг зовлонгоо ярангуухад Меланич тэгээд ээжгүй юм болохоор өрөвдөөд зөвшөөрлөө. Гэхдээ Нэви ээжийнх нь урд зөв боловсон сайн өхөн шиг жүжиглж өхнийг нь буруу замаар уруудтаад байгааг огтхомж гадарлаагүй байлаа. Трейси ээжтэй уурлаж аавтайгаа хамт амьдрахыг хүссэн ч аав нь шинэ ажилд ороод завгүйгаа авчир өхнөө өөр дээр авч чадахгүй гэж хэлсэнд нь Трейси бүр бөөн уруулж хамаг ураа муу ээж дээрээ гаргаад наачт юм да. Уурж бухимдсан охин маань Эвигээр гидсэндээ персон хийлгүүлээл авлаа. Чи энэ хөвдөлтийг давчдаг мундаг охин юм аа гэж Эви Трейсиг магтаастай. Ер нь бол манай охин уурж бухимдсан үедээ өөрийгөө өвтгдөг муу зуршилтай болж байгаа юм даа. За энэ үед Мелани тэдний өрөөнд орж ирээд эртээ дэлгүүрт шохоорхоод байсан үнэтэй джинстэй нь яг адилхан джинс өөрийн гараар уяад охиндоо харуулсан боловч Трейсигийн уур гардгүй. Та гар тэглэж наад джинс чинь шаал хул харагдаж байна гэж хэлээд өрөөнөөсөө хөөгөл гаргалаа. Охиноо харгадаг гэсэн Мелани ч хэлэх үггүй л хоцордог. Тэр өрөөнөө Эви нэг залуутай уулзах гээд цонхоор сэмээрхэн гараад явах үед ганцаараа үлдсэн Трейси маань гуниглан өөрийнхөө гар хурууг зүсч бухимдлаа гаргаж үлддэг. Эви овоо эдэн цаг гадуур сэлгүүцэж байгаад ирэхдээ Трейсигийн гар дээрх шахуудыг харсан ч юу ч хэлсэнгүй. Өглөө босоод иртэл Эви Брэд ирэхэд яг гэр бүл шиг хооллож байгаа харагдах ба. Ширээний ард Брэд байсан учраас манай охин өглөөний цайгаач болгүй хичээл рүү явах гэхэд Мелани охиноос Эвигийн агцгчийн найз залуу тийм эвгүй хүн байт юм уу? Эви худлаа яриаггүй гэж асуухад Трейси мэдгүй өөрөөс нь асуу. Гээд уурсан ивэл сургууль дээр явж идэл эдний сургуулийн од банд нарын нэг Хави гэж залуу манай охины дугаарыг асуух ба. Энэхэд орой уулзгаар тохирдог. Манай хоёр орой банд нартай уулзна гэд бүр бөөн баяр. Хичээлээ тарчаад Эвигийн гэрт очих үед Эвигийн ах зэгч Брук өнөөдөр хонж ажиллана гэд мэндийн зэрэггүй гараал явж байна. За ингээд манай хоёр нэг шөнө хоосон байшинд хонохоор болсон тул Хавиг найзуудтай дуудаад энэхэд ууж идээд хар тамхиа татан явандаа үнсэлцэж өнгөлдөөд жанжин болоод хонцгоолоо. Маргааш нь манай хоёр Трейсигийн очиод байж тал Мелани дэлгүүр явах хооронд мань хоёроос зүгээр байсангүй. Эдний хөршийн 20 гарч яваа Люк гэж залууг энд явж орсноо. Мань залууг илтүүдэж бүр хоёр талаас нь үнсэж өнгөд барьж идэхнээ бүр. Хаавчиж Люкийн хувьд насан туршийн хүүхдүүдтэй ингэж байж иж болохгүй гэдгээ ухамсарлаж хоёр зөлхийг зазагнаад гэрээсээ хөөгөл гаргалаа. Мань хоёр Меланиг буцаад ирэх үедээ зэрэгцэн ирэхийг харсан Мелани бүр гайхаж "Хөөе охин минь, та хоёр хаач чадрав?" гэж асуухад намайг 50 орхиодох гэж ээж рүүгээ хашгирч байна. Охиноос нь арх сэнгэрхийг үнэрсэн Меланигийн төвчээр алдагдаж "Хөөе Трейси гой байж да. Чи арх уугаад байгаа юм уу?" Гэхэд Трейси урдаас нэрвэлзэж "Тийм, би уусын, тэглээгээд яад юм." Гэд бүр бөөн хэрүүлж эхэлж байтал Меланигийн найз хүүхдээ үлдэх санаатай ороод ирлээ. Трейси уралдгаараа урлаж "Манайх ямар зочид буудлуу" гэж хэлчихэд өрөөлөгөө яваад орно. Мелани араас нь өрөөлөн яваа ортол бүр баахан үнэтэй утаснууд байхыг хараад гайхаж "Энэ юу утаснууд юм? Ямар мөнгөөр авсан?" гэж асуухад Эви "Өө та санаа зовлтгүй. Манай нахцэгч бүгдийг авч өгсөн. Намайг танаатайгаа болохоор баярлснаа илэрхийлж байгаа юм л да" гэж хинэгчгүй худлаа ярьж байна. Мелани охинтойгоо ярилцах гэсэн чи би гэрийн даалгавраа хиймээр байна. Гэд ээжтэйгээ ярилцахаас эрс татгалздаг. Охиноо харагдахын тулд Мелани гэр бүлээрээ кино үзэхэр болох ба Эви Мелани Брэд Трейсийн дөрөв кино театрт очиж кино үзэж байсан ч манай үзэггүй хоёр кинон дундаас нь театраас гараад ирлээ. Тэгснээ сургуулийнхаа банд нартай таарснаа илдайлгүйдэж тэр хэдийг даган хар тамхи татж байтал Эви нэг залуутай утасны өрөөнд орсноо жанжин болчоод гараад ирж ивэл яах вэ? Ёстой бүтэхгүй. За ингээд дэлгүүрээс уух юм авах гэж байхад нь Мейсэн харчнаа. "Хүй, та энд юу хийж байгаа юм? Арай мансуурсан байгаа юм уу?" гэж асуусан ч Трейси юу ч хэлэлгүй гараад явлаа. Мань хоёр кино дуусгаас өмнө театр руу буцаан очих ба. Ээж нь бүр гайхаж "Та хоёр ч кино дундуур хайчваа" гэж асуухад Эви
Бид хоёр хажуугийн Starbucks салт орсон юм аа. Гэж худлаа хэлснээ би танд бэлэг авсан. Энтергээд Меланиг хөөрхөн аргалчаал байх юм. Гэрлүүг яваортол Мейсон Трейсигийн талаар ховлох гэтэл Трейси уурлаж дүүгээ барьж аваад цохиод эхэлт юм да. Мелани дундуур нь орж арай гэж зогсоох ба архинаас гарч амьдралаа сайжруулах гэж мянга хичээсэн ч өхнийхэн зан ааш өдрөөс өдөрт эвдрээд байгаад бухимдаж бүр арга нь барагдаж эхэлнэ. Брэд Трейситэй ярилцах гэж хичээн Трейси би чамайг мэднэ чи бол сайн хүүхэд штэ. Сүүлийн үед чи нэг л өөр болоод байх юм. Янз бүрийн хэрэглээд байгаа юм шүүз. Энтэр гэж уулна хөөрхөн санаа тавих гэж оролдсон ч Трейси уурлаж та хамаатат та ямар миний аав юм аа? Миний амьдралд орох хэрэг танд байхгүй шүү гэж өрлөөд байсан тул яаж чадсангүй. Маргааш нь Меланигийн сайн найз сэтгэл зүйч бүсгүй ирээд эднийгэрт болоод байгаа асуудлыг шийдэх гэж оролдсон ч Эви Трейси хоёр мань бүсгүйг товтонд оромжилж хараач өргөөдөөсөн тул бүсгүй уурлаад яваад өгнө. Мелани өхнийхөө үсэндх персингийг хараад чи чинь яаж байгаа юм бэ? Дөнгөж 13 таан байж персинг хийлгүүлээд тахтай яадیں۔ Гэхэд Трейси зөрж байгаа юм шиг хилэндээ илгүүлсэн персингээ харуулснаар Мелани өхн бүр хяналтаас гарч байгааг ойлгоод төрсөн аавыг нь дуудаж уулздаг. Өхөн чинь сүүлийн хэдэн сараа бүр өгөн дорхой байлаа. Хамаг биендээ персинг хийлгээд буруу замаар орчоод байна. Чи хэсэгтээ өхнөө өөр дээр ав. Гэжилтэл мань нөхөрөө би саяхан шинэ ажилд орсон. Надад хүүхд тарах зав байхгүй штэ гэж гүжүүлээд байт юм да. Чи тэгвэл ядаж хоёр хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөний өгөл дөө гэж асуухад би дөнгөж ажилд орчоод байж тээ явандаа өгчин юун сүртэй гэж авд юм да. Ёстой эцэг хүнч бол тоо. Зангийн нэвтлээс хэд өдрийн дараа Трейси Эвиг дагуулсан өрөөнд нь орж ирснэ. Эвиг өнөөдрөөс эхлээд манад бүрмэсэн хамт амьдруулъя. Тэхүү ээж Эвигийн нахцэгч нь сар бүр мөнгө өгнө гэсэн гэж авд юм да. Тэгснэ бүр Эви нахцэгчэндээ байхдаа байн гадлуулж дарамтлуулдаг байсан. Их зэрэгээр Меланигийн сэтгэлийн утсыг хөндчих гээд үзээл байна. Мелани ч шууд зөвшөөрсөнгүй. Бодож үзье гэж хэлэхэд Трейси ч бүр бөөн баяр. Мань хоёр тэр өрөөнөө өрөөгөө түгжиж байгаад гад суран мансуурж бүр сүүл рүүгээ бие бинийгээ алгадаж малгадаад ёстой галзуурж өгч гэнэ. Трейсиг хурдхан Эвигээс салахгүй бол бүр болохгүй нэ базар байна. Миний эснийг сонссон мэт Мелина маань Эвигийн нагцтай ярилцах гээд уцруун залгсан боловч авахгүй байсан тул гэрлүү нь яваал очлоо. Гэтэл Эвигийн нагцэгч өөрөөсөө хамаагүй дүү залуутай архиуцсан сууж идэг шүү. Бас л бүтггүй гаралтай. Чи чинь ягаад дүүгээ гэртээ байлгахгүй өөрөө ч үзэгдэхгүй байгаа юм бэ? Гэж асуухад мань хүн чихэндэх хагалгааны сарвуу харуулад би саяхан арьс татуулах хагалгаанд орсон юм аа. Иймэрхүү байдалтай хүмүүсийн нүдэнд харагдмааргүй байна. Гэд шаал хамаагүй хачаа имэрээд эхэлтiin. За тэгээд Эвигийн хэлсэн шиг нагцэгч нь түүнийг дарамтлаад загнаад байсан юм байхгүй. Бүр хүчрхийлүүлдэг гэдсэн найз залуун чалга. Тийм болохоор Мелани Эвиг нагцэгчинд нь үлдээгээд явах гэхэд Трейси маань юу ч хэлсэнгүй. Энд нь Эви ус санвуу яв, муухаараа л үлддэг. Гэтэл маргааш насны Эви Трейсиг тоохоо байлж илт гадуурхаад эхлэх үед манай өхөн одоо л ямар замаар яваад байгаагаа иргэн нэг харж бүх зүйл буруугаар иргэснийг ухаарж эхэлж гинүү даа гэлтэй. Багш нь ч бас хэлж байна. За Трейси минь чи бол хичээл номоо хийдэг их сайн хүүхэд байсан юм. Буруу зүрх хүмүүстэй нийлээд байгаа мó яаж чадах юм? Дандаа шалгалтандаа унаад ах юм аа. Энэ янзаараа байвал анги дэвшихгүй нэ шүү гэж хатуу сануулаад гаргалаа. Манай өхөн олон зүйл бодон гэрлүүг алхаж явах замд Брэд тараад гэрлүүнд төхүүлж өгөнгөө. Ээж нь сайн биз дээ. Трейси ээжтэйгээ сайн ярилцаж байгаарай. Чиний төлөө бориг бокс хэлгүү зүтгэж байгаа юм шүү дээ. Би чамайг сайн нэстэй болоод гадуур дотор гарахыг чинь хорих гээгүй юм шүү. Гэлээгээд буруу хүмүүстэй нийлээд яваад байвал чи улмал уруудна гэж бараг аваас нь илүү зөв зүйл хэлж л байна. Трейси л үздэггүй болохоос нь Брэд уулна тийм ч муу залуу биш юм шиг байгаа. За ингээд гэрлүүг яваортол Эви нахцэгчтэйгээ ирсэн сууж. Манай өхөн ч нилээн гахаж юу басныг асуухад Эвигийн нахцэгч Трейси чи хар тамхи хэргэлдэг гэвэстэй. Чиний өрөөнөөс эднийг олсон гэд дандаа Эвиг хэргэлдэг хар тамхинуудыг гаргаад ирд юм да. Чи манай дүүг уруу татаж хар тамхинд оруулсан байна. Энтергээд манай өхөн рүү дайрж эхлэх ба Трейси бүр гахаж хүй Эви би чамайг хизээ уруу татсан юм. Тэглээ чин тамхинуудыг чийл сордог өстэй. Үнэн хэлээч гэсэн боловч Эвиг үрийж юу яриад байгаа. Чи л намайг анх уруу татсан штэ. Гэ зүгээр шууд манай өхөн рүү бүх бурууга бухдаг байх шүү уянгаар. Эвиг Трейсигээс холдуулахын тулд бүр хөдөө байдаг эмээ өрөөн явуулах гэж байгаа. Гэх зэргээр манай өхөн рүү дайрж хашгижаад эхлэх үед Мелани мэдээж өхнөө өмөрлөхгүй яхав. Эвигийн нахцэгч чимүү хар тамхичин хогийн янхан миний дүүг уруу татаж баахан залуустай унтуулсан гэвэстэй. Гэх зэргээр бүр дайрж байснаа наад чинь бүр өөрийгөө зүсч таашаал авдаг гэсэн. Гэж хэлснээр цамцын сөхөд харуулхад Мелани бүр шок. Гэхдээ л өхнөө өмөрж Эвиг нахцтай хамт хөөгөл гаргалаа. За ингээд манай өхөн маань энэ бүхэн шал худлаа. Эви намайг энэ бүхэнд уруу татсан гэж хэлэн ихэр татан уйлж эхлэхэд ээж нь түүнийг тавьшруулах гэж чадлаараа л хичээж байлаа. Удалгүй Трейси маань тавьширч ээжтэй төврүүлээ өвтгтээ ямар муухай үнтэй нөхрөлж байснаа одоо л бүр ойлгож дахиж ийм буруу замаар алхахгүй гэдэг амлалтыг өөртөө өгж байгаагаар энэ удаагийн кинон төвчл маань төгсөж байна.
За тэгээд нөгөө мууг дагвал могоо урлах гэдэг үг яг энэ кинон дээр харагдаж байгаа юм л да. Удахгүй дараагийн киногоороо иргэн уулзцгаая. Тэр үртэл түр бай guys.